Сайн байна уу? Та бүхэнд одоо TK domain яаж хостингтэй холбогдлоо хэлцүүлээ. Эхлээд дөнгөө TK domain-ийг бол сонгож авах хэрэгтэй. За би жишээ нь TK domain-ийг авъя гэж бодъё. Тэгээд энэ бол төлбөртэй гэж байгаа. За тэгээд би төлбөргүй domain бол тодорхой шалгууртай байдаг. Хандлт бол өндөр байх хэрэгтэй гэсэн үг. За хэрвээ шууд энэ доменийг өөр доменийг рүү холбоё гэвэл ингээд би болохоор одоо хостингтэй холбох гэж байгаа учраас энэ use-ийг дараад тэгээд use my own DNS service гэдэг. Тэгээ хостингийнхоо DNS-тэй бол тохируулж өгч болно. За энэс 500 тусалнаа энэс 600. Тэгээд хэр удаан хугацаагаар бүртгүүлэх вэ гэдэг хамгийн урт удаан хугацаагаараа байвал амар дараа нь хэдэн ч удаа сонгуулж болно гэж бичсэн байна. За ингээд бол бүртгэгдчихлээ. За тэгэхээр одоо энэ домен нэрээ бол яаж юундаа холбох вэ гэхээр эндээ шинээр домен нэрээ оруулж өгнө. За ингээд бол одоо тэгээд бол удахгүй домен нэр маань өөрөө холбогдсон байх болно. За энд ямар нэгэн алдаа гарч байх шиг байна. Арай бүртгэгдэж дуусах болохоор тэгж байгаа юм л да. Тэр 25-аас дээш өдөртөө 25-аас дээш хэрэглэгч байхгүй болвол хаагддаг гэсэн байна. Гэхдээ уг нь бол сая холбогдсон. Гэхдээ арай бүрэн тодорхой хугацаа шаардаж нэгдэх юм бол тэгэхээр нэлээд хүлээх хэрэгтэй болтой юм байна. За ямар ч гэсэн аваад холбогдсон тодорхой хугацааны дараа энэ бол холбогдсон байх хэрэгтэй байна. Ингээд